За бүгдээрээ сайн байцгаана уу? Росли Тарот ээлжид мэргээрээ уулзах гэж байна. За өнөөдрийн маань мэргэний сэдв ойрын 3 сарын хугацаанд таны амьдралд ямар гоё сайхан зүйлүүд тохиолдох нь вэ гэсэн ийм сэдвээр хийгдэх болно. За ингээд YouTube channel-та маань үргэлж цуг байдаг та бүхэндээ маш баярлалаа. Шинэ гишүүддээ тавтан барь гэж хэлье. За тэгэхээр бүгдээрээ сонголтын карттайгаа танилццгаая. За групп 1-ийн маань сонголтын чулуунууд маань маш гоё тодорхой өнгөнд харагдаж байна. За групп 1-ийн маань сонголтын карт. Групп 1. За Nine of Wands гэсэн энэхүү картын сонголт гарч ирж байна. За тэгэхээр ингээд дээшээгээ нэлээд юм өндөрт энэ охин маань суучихсан тий. За тэнд ингээд зам жим харагдаж байна. Ер нь бол нэлээд өндөрлөгт сууж байгаа юм охины карт байна. За хоёрдугаар группийнхан маань position чухлаа. За хоёрдугаар группийнхан маань Four of Pentacles гэсэн сонголтын карт гарч ирж байна. За групп 3-ийн маань сонголтын карт The Moon гэсэн сонголтын карт гарч ирж байна. За ингээд та бүхэн маань хамгийн их таалагдж татагдж байгаа группийн сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага эхэлж байна. Групп 1-ийнхэн маань Nine of Wands гэсэн энэхүү картын сонголтыг хийсэн. Ерөнхийдөө бол яг сонголтын карт маань та бүхэнд тэгээд нөгөө эхний нөгөө сонголт хийж жахад тайлбарлагдсан тайлбар маань ерөнхийдөө танд очих болно. Тэгэхээр Nine of Wands карт маань маш их юм олон зүйлийн талаар боддог те. Бодол бол баг ингээд толгоогоо дийлэхгүй болтол ийм айгүй тийм хүнд ийм филингтэй карт маань байдаг. Гэхдээ энэ сонголтын карт маань яг энэ нэмэгтэй те энэ охин энэ шатаар дээшээ өгсөд ингээ амраад сууж байгаас те. Тэгэхээр таны те маш удаан хугацаанд магадгүй шийдэгдэхгүй байсан толгой тархийг чинь те өвдгсөн маш их бодолд автуулж байсан зүйлүүд маань маш гоё амралт өгөх тийм боломж нь гарах ийм гоё мэдээ байх бах гэж найдаж байна. За ингээд групп 1-ийнхний маань уншлага эхэлж байна. За групп 1-ийнхний маань хувьд ойрын 3 сарын хугацаанд таны амьдралд ямар сайхан зүйлүүд, сайхан мэдээ ирэх вэ? Вау, Lovers картаар эхэлж байна. Lovers. За дараагийн маань карт Five of Swords. Queen of Cups. За энэ картууд маань бүр Four of Pentacles. Нэг хэсэг нөгөө жижиг хүзрүүдээр аягүй их мэрэг хийсэн учраас энэ том хүзрүүд маань бас гарт багтахгүй байна. За дараагийн маань карт групп 1 Six of Cups. Nice. За Tower карт маань дуруу тишээ гарч ирж байна. Wow, Ace of Wands. Nine of Swords. Энэ Nine of Swords, Nine of Wands картууд маань ер нь бол маш юм төстэй картууд маань байдаг. Knight of Pentacles. Two of Cups. Temperance. За тийм байлгүй дээ тий. За ер нь төгсгөлийн карт маань маш гоё гарч ирж байна. Temperance карт бол баланс карт тий. Тэгэхээр хүн ер нь бол нөгөө нэг өөрийнхөө мөн чанарыг илүү их ойлгож өөрийгөө тий ямар нөхцөл байдалд яаж юу гэдэг тайван байх, контролтой байх, ямар нэгэн асуудлыг давж гарах тэр боломжийг
одоо ингээд логик ухаанаараа те бос ингэж гоё шийдвэрлэж чаддаг. Ер нь бол Temperance маань маш юм үнэхээр бас айгүй тийм гайхалтай картуудын маань нэгэ. За тэгэхээр Lovers картаар групп 1-ийнхэн маань эхэлж байна. Two of Cups карт маань байна. Six of Cups карт маань байна. Тэгэхээр ер нь бол нь штэ групп 1-ийнхний маань хувьд та бол ганцаараа биш шүү гэдэг ийм коммент илүү их одоо ингээд гоё мэдрэмжээр орж ирж байна. За Six of Cups карт маань soulmate-ийн карт те. Тэгэхээр таны амьдралд танд тусдын болох таны дараагийн тэ маш гоё хүчтэй хувилбарыг гаргаж ирэх өөрийгөө таних тэр гоё сэдлийг гаргаж ирэх нэг нь таны амьдралд орж ирэх нэ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол нөгөө нэг муу зүйл мэдээж биш. Энэ бол таны өнөөдөртөө магадгүй та ганцаараа бүх юмд ингэж одоо өөрийг хариуцлага авч илүү их юм нуралттай тийм дотгошоогоо сэтгэл зүйн хувьд бол ер нь бол ингээд миний хувьд бол маш удаан хугацаанд одоо ийм ачаа үүрч амьдэрсэн ийм хүний энерги байгаад байна. Тэгэхээр энд нэг түр амс хийж जैन те. За 7 of okay 9 of sword карт маань ер нь бол нэлээд бас ийм хүч одоо сулцсан те шүн одоо нойргүйцсэн ч гэдэм үү. Ер нь бол ингээд нэг бие физиологийн хувьд одоо сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд маш их ийм хэцүү хүнд филингтэй карт. За 9 of wands буюу таны сонголтын карт бол ер нь бол бас ингээд үүрэг хариуцлага те маш их ийм ачаа үүрч амьдсны одоо ийм тод жишээ байгаад байна. Тэгэхээр та бол магадгүй ингээд те одоо хорвоо ертөнц танд ямар ч байсан танд туслах хинэгнийг өгөх болно. За Five of Swords карт маань ерөнхийдөө тэ ингээ асуудал их байна. Таны амьдралд нэлээд их бодох юм байна. Тэ энэ бол ингээд юу гэдэг толгоогоо ингээ барьчихсан тэ одоо яах вэ гэсэн нэг ийм одоо хэцүү бас нэг ийм филингтэй карт байгаад байгаа. Тэгэхээр энэхүү карт маань ерөнхийдөө бол таны энерги яг энэ гурван нөхцөлттэй одоо Nine of Swords, 10 of 9 of Wands, за 5 of Swords бол таныг энэ зүйлээс ингээ холдох одоо тэр боломж чинь гарч ирж байгаа шүү гэдгийг одоо тарот хөзрүүд маань танд сануулж байна. За Tower карт маань уруу тишээ харж гарч ирнэ гэдэг нь ер нь бол Tower бол яг ийм хүлээгдэж байгаагүй гинтийн нөхцөл байдал гэдэг ийм карт байгаад тэ. Тэгэхээр энэ карт маань ерөнхийдөө бол та бусад тэ одоо ингээд яг л үнэхээр л ингээд нэг юм болохгүй байсан зүйлээс нөгөө өөрийгөө чөлөөлөх өөрийнхөө одоо өнөөдөр хүртэл бодож те ингээд мэдэрч ирсэн тэр филинг чинь өөрөө одоо цаашаа урагшлахад биш юм а гэдэг энэ үнцгийг та олж авах яг ийм нэг карт байгаад байдаг. Тэгэхээр таны амьдралд бол үнэхээр ингээд те нөгөө таны одоо үзэл бодлыг өөрчлөх ийм нэг оронгоор нь ер нь бол ингээд нэг жоохон сэгсрэх те нэг ийм гоё энерги орж ирж байна. Гэхдээ энэ бол гоё энерги гэсэн үг. За Nine of Pentacles карт маань ер нь бол маш удаанаар маш болгоомжтойгоор урагшилдаг ерөн карт. Тэгэхээр энэ бол яг ингээд нөө зургийг харах юм бол те таны нуруунд дээр маш их ачаа байна гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол яг өөрийнхөө нуруунд дээрх ачаануудыг баг багаар ингээд те унгаагаад ардаа үлдээгээд явж байгаа юм шиг нэг ийм зураг байгаад байна. Тэгэхээр энэ зураг бол ерөөхдөө маш болгоомжтойгоор урагшилдаг. Гэхдээ бүх зүйлийг тооцоолдог гэсэн үг. За тэгэхээр Ace of Wands, Queen of Cups хоёр маань ерөнхийдөө бол маш гоё юм spiritual карт байгаад байгаа сте. Тэгэхээр энд бол энэ урдаа ингээ аяг тавьчихсан. За ямар нэгэн зүйлийг те хорвоо ертөнцөөс та ингээ гуйж байгаа юм шиг эсвэл танд магадгүй таны одоо те мэдрэмж маш гоё өөрчлөгдөж байгаа. Та өөрийгөө ингээд яг ингээд ийм нээх цаг нь болсон те өөртөө итгэх цаг нь болсон гэдэг ер нь бол нэг ийм филингтэй карт байгаад байна. Тэгэхээр танд хин нэгэн таны амьдралд орж ирэх энэ одоо тэр мэдрэмжийг та өөрөө хорвоо ертөнцөөс магадгүй аль үшээ ингээд гуйсан те одоо юу гэдэг universe буюу хорвоо ертөнц таны дуу хоолойг сонссон байна те. Тэгэхээр ерөөхдөө бол маш гоё. За Temperance карт маань бол хамгийн төгсгөлийн карт болж ирсэн. Тэгэхээр ер нь бол ингээд 10 of Swords карт бас гарч ирж байна. За Nine of Cups гэх жишээний. Тэгэхээр энэ ингээд таны амьдралд таныг үнэхээр ингээд хайрлах хүн орж ирнэ гэдг нь хайр дурлалтай холбоотой байж болж जैन те. Эсвэл магадгүй үнэхээр тань одоо энэ зурган дээр байгаа шигтэй ингээд одоо амтнч байж болдог. Ер нь бол одоо нөгөө таны амьдралыг одоо өөр өнцгөөс харах боломжийг
ямар нэгэн зүйл танд ингэж ойлгуулахын тулд ирдэг нэг ийм л зүйл байгаад байгаа. За Temperance card бол төгс балансын карт байгаад байгаа. За эхлэлт хэлсэн байгаа тий. Тэгэхээр Temperance бол ер нь бол ямар ч нөхцөлд асуудлыг маш юм ухаалгаар шийдэх тэр одоо танд сэтгэл зүй суух ийм боломжтой гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ Oracle картуудаасаа хэдийг авъя. За Oracle картууд маань танд ямар мессежүүдийг хүргэнэ вэ? За группнийхэнд маань бүх үгсүүд. За өнөөдөр бол таны өдрөө гэсэн маш гоё хөөрхөн карт маань гарч ирлээ. За дараагийн маань карт. За өөрөө өөртөө итгээрэй гэсэн карт маань гарч ирж байна. Чи яг энэ юуг бол ер нь бол яг одоо нэгдүгээр группийн ханд маань одоо маш хэрэгтэй тий. Чи ингээд супер одоо баатар шиг байхтай ийм хүч чадлыг гаргах ерөөсөө хэрэг байхгүй шүү. Тий супер баатар шиг явж байгаад ерөнхийдөө бол ингээд аюух сулдаж одоо ядарсан байгаад байгаа байхгүй юу. За last буюу сүүлийн карт маань group 1. За яг өөрийнхоороо гоё те одоо оршоорой гэдэг маш гоё картууд маань гарч ирлээ. За ер нь бол өөртөө итгэх хэрэгтэй байх нь те бүх зүйл чиний нуруунд дээр байх ёсгүй байх нь бүх ачааг ганцаараа үүрэх шаардлагагүй байх нь те тэгээд өөрийгөө ер нь бол хайрлаараа өөртөө итгээрээ чи болвол те нэг магадгүй одоо эмгтээчүүд маань дийлэх нь үздэг. За тийм бол та одоо таны хувьд те та тийм одоо эргэтэлэг энерги тэгж сэргээж одоо сэрээж тэгж юм павертай байх гадах шаардлагагүй. За эргэтээчүүд маань үзчихвэл эргэтээ хүн ч гэсэн амс хийх ингээ боломжтой хин нэгнээс тусламжийг гуйх одоо эрх чөлөөтэй шүү гэж хэлээд группний хаанчлалыг өндөрлж байна. Тэгээд группнийхэн бол үнэхээр гоё маш гоё таатай уншлага боллоо. Ингээ та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа баяртай. За ингээд групп 2-ын маань уншлага хэлж байна. Групп 2-ын маань Four of Pentacles гэсэн картын сонголтыг хийжээ. За тэгэхээр Four of Pentacles карт маань ерөнхийдөө нөгөө comfort zone гэж ярьдагтэй энэ дутаа бүсийн карт байгааддаг. Одоо яг байгаа зүйлээ барьчаад ингээд тавихгүй байгаа. Тэр зүйлээс холдох сонирхолгүй байгаа. Шинэ зүйлийг туршиж үзхийг хүсэхгүй байгаа. Гэх мэтчлэн яг ингээд байгаа газараа жоохон оршоод ингээд гацчихсан ийм хүний карт байгаад тийм аа. За тэгэхээр бүгдээрээ илүү дэлгэрэнгүй уншлагаа өдрнөөсөө асууцгаая. За ингээд групп 2-ны маань хувьд ойрын 3 сарын хугацаанд ямар сайхан зүйлс тохиолдох вэ? Wow, Tower cards. За дараагийн маань карт Page of Cups. За Emperor карт маань буруу тишээ, уруу тишээ гарч ирж байна. Nine of Swords. За Hanged Man. King of Wands. Temperance. Group 2. Ойрын 3 сард таны амьдралд ямар гайхалтай зүйлс тохиолдох вэ? За Empress. Ten of Swords. Two of Cups. За Knight of Cups.
За ерөнхийдөө бол групп хоёрын маань хувьд бас юм хайр дурлалтай холбоотой маш гоё энерги орж ирж байна. Тэгэхээр та магадгүй те яг ингээд Four of Pentacles ч өөрөө бол яг нэг юм тэ тухта бүс гэд хэлсэн. А тухта бүс нь өөрөө ажил карьер тэ илүү юм фокус авдаг. Одоо илүү тэ заашлаа сайжруулчий. За санхүүгийн хувьд ингээд санхүүгээ сайжруулчий гэд ингээд жоохон нэг талын үнцгийг бариад ингээд явж байгаа магадгүй тийм хүн байгаад байна. А гэтэл таны амьдралыг маш гинтийн байдлаар савлуулах хин нэгэн таны амьдралд орж ирнэ. За Tower карт маань ер нь бол тэ нэг сайхан ингээд тайван сууж итл гинт юугүй юмс ингээд нөгөө өрнөөл тэ аюу нэг юм тайван бус болоод хин нэгэн одоо нөгөө гарч ирж одоо таныг ер нь бол нилээ ингээд нэг юм одоо тухта бүсээс чинь гарах гэж нилээ юм болох нэ. За Page of Cups карт маань бас яг ийм гоё Knight of Cups карттай тун төстэй ер нь бол ийм romantic feeling те хин нэгэн танаас уучлалт гуйх, хин нэгэн тантай одоо эвлэрэх гих мэтчлэн те романтик санал тавих гих мэтчлэн ийм карт маань байгаад байдаг. Тэгэхээр энэ карт маань те энэ дээр нэг хөөрхөн захиа байна. За нөгөө хүн маань ингээд цэцэг тэ цагаан морьтой анхуу гэдэг шиг цэцэг барьчихсан сууж байна. Тэгэхээр илүү нөгөө нэг lovers талдаа буюу нөгөө надад бол нэг юм хайр сэтгэл талдаа илүү ийм нэг тэ ямарваа нэг зүйлд итгэхээ болоод хайр сэтгэлд итгэхээ болоод илүү тэ за гэдэг тэр хайр сэтгэл гэдэг ийм хаалгыг хаацсан ажил борлон карьер мөнгө санхүү гэсэн ийм хаалга нээлттэй байгаа. Ер нь бол нэг ингээд одоо төсөөлөх юм бол за тэгэхээр Two of Cups карт маань бас энд байгаад байна. Энэ бол үнэхээр маш гоё хайр дурлалын карт байгаа. За энд бол юу байна вэ гэхээр Four of Pentacles-тай холбоотой ямар картууд байгаа вэ гэхээр ер нь бол штэ ингээ хитрхи ийм нөгөө одоо юмэгтэй одоо бодож шийдэж одоо ингээд нэг юм төлөвлөгөөний дагуу амьдардаг хин нэгэн байгаад шиг. За Emperor маань уруу тийшээ харж гарч ирнэ гэдэг маань бид нар ер нь бол ингээд 3 сарын хугацаанд юу болох вэ? Маш гоё зүйл гэдэг ийм уншлага болж байгаа учраас таныг бол хитрхи ийм бүх зүйлийг ингэж тооцоолж одоо өөрийнхөө дотоод сэтгэлд ингэж ургуулan бодож тэр зүйлдээ өөрөө унж нурж те ингээд нэг юм сэтгэл зүйн хувьд таагүй байдал үүсгэж дандаа жоохон юм те нэг юм хар бараа магадгүй зөвлөдийн талаар бодож өмнөх авсан те нэг юм онцгүй юм мэдрэмжээ та одоодоо ингээд яг ингээд чирээд ингээд цухтаа ингээд амьдраад байгаа хүн байгаад байгаа хгүй. Тэгэхээр нөгөө хитрхи нөгөө ухаантай байх чинь бас нэг талдаа жоохон юм ер нь бол түүхтэй те хаяа жоохон ингээд нэг юм өөрийгөө гоё филингийг нээх, өөрийнхөө дотоод сэтгэлийг гоё гаргах хин нэгэнд те гоё дотоод сэтгэлээ гоё ингээд итгэж найцсан хүнтэйгээ ярилцах гэх мэтчлэн энэ зүйл чинь өөрөө танд маш их хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол жоохон өөрийгөө магадгүй жоохон ингээд нэг юм хордог ингээд нэг юм хорих гэдэг нь яг юм нэг филинггүй болцсон те emotional одоо нэг юм эмошингүй болцсон нэг юм жоохон хүн шиг байгаад байгаа хгүй. Тэгэхээр Hanged Man маань ер нь бол бас юм гаццсан те яг энэ гурав бол ерөнхийдөө байгаа газараа гаццсан яг нөгөө таны сонголтын карт шиг Four of Pentacles гэдэг карт шиг болчиход байна. За Knight of Wands карт бол те энэ маш юм хүчрхэг юм нөгөө нэг inspire те feeling чинь өөрөө ингэж асах, сэрэх ямарваа нэг зүйлийг хийх таны дотоод ингээд мөн чанар чинь асах нэг ийм гоё зүйл болох гээд байна л та. Тэгээ Tower картны маань доотлолт King of Wands карт маань гарч ирсэн нь ер нь бол таны хүч гоё ингээд сэлбэнэ те таны хүч цаанаасаа гоё ундрах болно. За Temperance карт маань бол угаасаа balance карт байгаа даа. Тэгээд ямар ч нөхцөл байдалд те магадгүй тань сэтгэл зүйн хувьд таяа ийм төлөвт орж олно, гацаж олно те ямар ч нөхцөл байдалд та өөрийгөө одоо ингээд нэг юм хүлээн зөвшөөрөөд маш гоёор ингээд урагшлах ийм боломжтой карт маань байгаад. Тэгэхээр энэ дотор маань Temperance карт маань явж байгаа нас маш гоё байна гэж хэлье. За Empress карт маань бол бүр ингээд эмгтээлэг энергийн одоо дээд хэлбэртэй ер нь бол ингээд танд одоо юу гэдэг та өөрийнхөө энэ мэдрэмжийг зүрх сэтгэлээрээ бие зүрх сэтгэлээрээ бүх тэр чигтэн мэдрэх энэ боломж танд гарч ирэх нэ. Нөгөө нэг магадгүй те эмгтээлэг энерги маань
нэлээд унчсан байсан бол та арай өөрийгөө ингээ мэдрэх мэдрэмж чинь аюу гой солигдож орж ирэх гээд байна. Тэгэхээр Ten of Swords, Nine of Swords картын маань ерөнхийдөө тэ энэ feeling, энэ энерги Empress болоосой гэж үнэхээр их хүсэж байна. Тэгэхээр Empress маань одоо өөртөө итгэлтэй тэ маш гоё юм халуун дулаан feelingтэй. За Temperance карт маань бол энэ карттай бас одоо төгс нийцж гарч ирэх буюу ийм нэг байгаа зүйлийг тэ нэг байгаар нь гоё хүлээмжшүүлж чаддаг, ухаалаг, маш зөөлөн одоо эмгтэй хүнд тэ ямар шинж нөгөө бүрдэн гэдэг лээ нөгөө Монгол эмгтэй хүний хідэн шинж гэдэг шиг тэ ер нь бол нэг эмгтэйлэг энерги бол маш гоё юм сэргэх ойрын 3 сар байх нэ. Тэгэхээр эмгтэйлэг энерги маань сэргээд ирэхээр ер нь бол таны нөгөө тал буюу тэ нэг юм одоо таны дотоод ертөнцийг сэрээх хэн нэгэн танд таарсан гоё юм эрхтэйлэг энерги таны амьдралд орж ирж та ерөөхдөө бол нэлээд гоё юм адал явдлаар дүүрэн 3 сар болох гээд байна. За тэгээд Nine of Swords, Ten of Swords энэ feeling-ийг нэг айхтар те ингээд нэг юм үүсгээд өөрийгөө зовоох хэрэггүй. Зарим нөхцөлд бол feeling те нэг мэдрэмж бас ингээд буцаж жоохон шидэгдээд идэг. Тэгэхээр тэр зүйлийг гоё хүлээмжшөөрөөд хамгийн гол нь темперанстайгаар, баланстайгаар амьдралаа урагшлуулаарай. За ингээд бүгдээрээ Oracle картнаасаа авцгаая. За групп 2-ын хонд маань ямар үгсийг илгээж байгаа вэ? За бид нартэй нөгөө нэг юм гоё rainbow буюу солонго тий солонгыг ямар нэгэн одоо салхи шуургагүйгээр тэр зүйлийг ингээ олж харах боломжгүй юм аа. Энэ бүр маш гоё үг байгаад байна тий. Тэнгүүд энэ бол таны амьдралд орж ирж байгаа салхи шуургнууд байхгүй юу? Таныг тий нэг юм дотоод сэтгэлийг чинь өөртөө итгэлгүй болгох тий ингээд нэг юм цаашаа явах юм хүчгүй болгох гих мэтчлэн энэ зүйл чинь танд одоо тохиолдох ёстой зүйл байгаа. Үүний дараа бол бүх юм сайхан болдог шүү буюу та тэ нэг юм storm дотор тэ нэг юм амар салхи шуурган дотроос ингээд дараад нь ингээд бороо ороод нөө солонго татдаг шиг солонгыг харахын тулд та заавал юм тэ ер нь бол өмнө нь бол одоо дайрч өнгөрөх ёстой ийм нөхцөл байдлаасаа гэдгийг ер нь бол сануулж байна. За дараагийн карт маань за чи өөрийнхөө яг хийж чаддаг болон чаддгүй зүйл дээрээ ингээ фокус аваарэ тий чадахгүй зүйлийг хийх гээд шаардлага байхгүй буюу одоо өөртөө хайртай байгаарэ гэсэн бас нэг юм мессеж тий. За дараагийн карт маань за та үнийг хийж чаднаа гэсэн карт байна. Маш гоё тий ийм хэцүү филингээс гараарэ. Амьдрал гэдэг чинь нөгөө нэг амьд явах тэмцэл биш, аз жаргалтай дурсамжийн хэлхээс гэдэг байгаа шүү дээ. За дараагийн маань карт. За өнөөдөр бол таны өдөр шүү. Тэгээ магадгүй та тий жишээ нь ингээд нөгөө нэг өнөөдөр энэ одоо уншлагыг маань үзээд магадгүй зөв ингээд уншлагаа олж үзсэн байх магадaltaй юм. За дараагийн карт маань хизээ ингээ бороо ороход те танд ингээ rainbow харагддаг шүү гэдэг нь ер нь бол ингээ rainbow гэдэг үг хоёр гарч ирлээ. Тэгэхээр та магадгүй солонгонд те маш дуртай. За эсвэл ингээ танд амьдрал одоо те солонгийн 7 өнгийг маш гоё гэрэл гэгээтэй тодор харуулах цаг нь болжээ. За ингээд ер нь бол 3 сарын хугацаанд бол та маш гоё адал явдал дүүрэн байгаарэ. Тэгээд гоё эрч хүчтэй байгаарэ. Тэ одоо ийм тухтай бүс буюу тэ нэг ийм дандаа нэг ажил карьер мөнгө дандаа биш бас нэг өөр юм сэргэг филингийг тэ мэдрэмжийг авахыг хичээгээрэй гэж хэлээд групп 2-ын уншлагыг дуусгаж байна. Тэгээ та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа. Баяртай. За ингээд групп 3-ын маань уншлага хэлж байна. Групп 3-ын маань Moon гэсэн сонголтын карт хийжээ. Тэгээд ер нь бол 3 групп дээр маань ийм айгуу тийм одоо юу гэдэг нэг тийм хүнд картууд маань жоохон сонгогдсон. Гэхдээ
маш гоё ингээд эргэлтийн цэгүүд маань гарч ирж байгаа учраас маш их баяртай уншлагаа хийж үргэлжлүүлж байна. Тэгэхээр Moon card маань ер нь бол тэ ийм айдас төгшөөр өмнө одоо тэ амьдралд өнөөдөр хүртэл туулж ирсэн таны одоо тийм онцгүй мэдрэмжүүд таныг ер нь дагаж явдаг жоохон юм айцаар хүрээлэгдсэн одоо ирээдүйдээ магадгүй тэ ингээд ихтгэлтэй бус за ер нь бол нэг юм тодорхой бус тэ нэг филинг бол жоохон онцгүй одоо нэг юм гоё гэгээлэг зам байхгүй юм шиг тэ нэг хонглын үзүүрт гэрэл байхгүй юм шиг юм мэдрэмж өгөөддөг иймэрхүү карт байд юм аа. Тэгэхээр бас яг Moon карт маань бүх юмс жоохон нууцлагдмал карт байдаг. За тэгэхээр бүгдээ илүү дэлгэрэнгүй одоо мэдрэмжээ картаараа авцгаая. За групп бүрийнхэнд маань ойрын 3 сарын хугацаанд ямар гоё зүйлс тохиолдох вэ? За King of Swords, Ten of Pentacles, Ace of Swords, Moon дахин гарч ирж байна. Two of Swords, Four of Wands, Queen of Wands, Page of Swords. Oops. За, Ten of Cups буруу тийшээ хараад гараад ирлээ. Three of Swords, Ten of Cups. За, тэгэхээр ер нь бол штэ групп 3-ын маань маш юм painful те маш өвдөлттэй яг нэг юм хаалттай харилцаа болон ажил юу ч вэ те тэр зүйлийг ингээд цэг тавиад дуусгах хэрэгтэй группийнхан байгаад байна. За Ten of Cups болон Ten of Pentacles гэсэн тарot картны минь маш гоё филингтэй хоёр карт маань хоёулаа гарч ирлээ. Бүх бүрэн боломж танд байна. Тэ та ирээдүйдээ итгэлтэй байж болно. Та сайхан гэр бүлтэй болно. Ажил карьертай байна. Сэтгэл хангалуун тэ маш гоё амьдрал таныг хүлээж байгаа шүү гэдэг ийм үгээр эхэлж байна. За тэгээд ер нь бол Tree of Sword бол тэ ер нь Moon картн дээр хэлсэн өнгөрсөн айдас төгшөөр одоо ийм онцгүй юм филинг чинь таныг үргэлж ингэж хамт юм гэдэг шиг ангуучилж яваад байна. Тэгэхээр та энэ ангуучлалаас өөрийгөө аврах хэрэгцээ байна гэсэн. За Tree of Sword тэ энэхүү карт маань ер нь бол маш юм өвдөлттэй. За энэ зүрхтэй бүр ингээд сичгдээд ингээд талаас нь татна гэдэг чинь одоо ер нь бол ингээд өвдөлтийг бол энэ дээрээс ингээд мэдэрч болох гээд байна. Ер нь бол тэ. За Two of Sword карт маань ер нь ингээд өөрийнхөө зүрх сэтгэлийн хамгаалтыг хийчихсэн гэсэн үг. Тэ ямар нэгэн зүйл оруулж ирэх, ямар нэгэн зүйл гэхээс илүү одоо зүйл гэж юм байтгүй гэсэн. Тэгэхээр зүйл гэж ер нь бол ярьчаад тийм уучлаарай энийг энэ дээр анхаарч байгаа. За Two of Sword карт маань ерөнхийдөө өөрийнхөө сэтгэл зүг одоо тэ ингэж их өвдсөн хүн дахин шинээр маш гоё зүйлийг хүлээж авна гэдэг бол үнэхээр одоо маш хэцүү. Тэгэхээр энэ яг филинг байгаад байна. За Nine of Cups карт маань уруу тишээ хараад гараад ирлээ. Тэгэхээр энэ бол тэ хүн ингэж маш гоё филингтэй өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө ингэж тэ ингэж зүтгэдэг аюу тийм юм одоо юу тийм сэтгэл зүйн хувьд бүх зүйл окей бол ер нь ингээ бүх зүйл аюу сайхан тэ эргэн тойрон чинь одоо мэдрэгдэж байгаа зүйлүүд танд аюу гоё нөлөө үзүүлдэг. Гэтэл энэ карт маань мөн адил уруу тишээ харж ирсэн. За Moon карт маань сонголтын карт маань дахин энэ карт болж гарч ирж байна. Тэгэхээр энэ картн дээр маань одоо тухайн эмэгтэй маань тэ ингээд юм ус руу бүр ингээд живж байгаа сте тэ. Тэгэхээр ер нь бол групп 3-ын маань филингийн хувьд нэлээд уналттай болсон юм хүмүүс байгаад байна.
За гэхдээ нөгөө нэг тэ хорвоо ертөнц танд за хүзрүүд маань танд юу хэлхийг хүсэж байна гэхээр итгэл найдвараа алдаж болохгүй. За мөн буюу тэ сар үргэлж байгаад ахгүй. Таны зүрх сэтгэлийг тэ маш гоё эдгэх хэн нэгэн байх болно. Таны тэ нөгөө буцаад бүх зүйл гоё сэргэх боломжтой. За хамгийн гоё мэдээ заяа. За King of Sword, Ace of Sword гэсэн хоёр карт маань гарч ирсэн. За энэ бол King of Sword карт маань юмиг ингэж нөгөө том зураглалаар нь буюу тэ дээрээс ингэж хараад сууж байгаа хүн байгаа даас тий. За тэгэхээр энэ хүнд танд биш дээ. Ямар нэгэн байдлаар ер нь бол ингээд тэгээ хорвоо ертөнц хайртай байна. Энэ хүн одоо ингээ уулын орой дээр ингээ гараа суучихсан байна тий. Бүх амьдралаа үнэлж дүгнэж цэгнэж байгаа мэт ингээд сууж байна. За дээр нь за хэрэг гэдэг шувуу байгаад байна тий. За овл буюу энэ чинь шар шувуу байгаад байна. За ер нь бол энэ уул усны магадгүй ингээд нэг юм сахиусан савдаг сахиусан тэнгэрүүд те савдгууд ч гэдэг юм уу. Уул усны савдгууд л гэж ярина те. За энэ зүйлс бол таны талд байгаа юм шиг таныг ингээд амьтад хүрээлсэн байна те. Энэ байгальдлыг хүрээлсэн байна. Уул ус танд те одоо юу гэдэг өөрийнхөө хүчийг өгөхийг хүсэж чинь гэдэг нэг ийм гоё филинг байгаад байна. Тэгэхээр юмыг нөгөө нэг том зураглалаар нь буюу амьдралаа дээрэс нь та одоо харж үнэлж цэгнэж те нас биеинд хүрсэн хүн шиг маш гоё тийм шийдвэрийг гаргах шаардлага байна гэсэн. За King of Sword, Ace of Sword карт маань ер нь бол ингээд яг ийм логик сэтгэлгээ гэж ярина те. За логик сэтгэлгээ гэхээр ер нь бол ямар ч зүйлийг ингээд нэг юм ойлгож ухаарах зүйл чинь одоо ингээд нэг юм хөрсөн дээрээ буусан үнэн бодит бөгөөд та тэдгээрийн уялдаа холбоог маш сайн ингэж нөгөө бодож боловсруулж гаргаж ирдэг ийм сэтгэлгээ байгаад дээ. Тэгэхээр Ace of Sword маань тэ ингээ баахан томьёо ингээ байгаад дээ. Тэгэхээр танд бол үнэхээр нөгөө wise буюу ингээ мэрэгэн ухаан байна. Тэ логик сэтгэлгээ байна. Та яавал амжилтанд хүрэхин тэ ямар замаар яаж яваад гэд ингээ нөгөө дараагийн маш олон нүүдлийг хардаг гэдэг шиг ийм мундаг том одоо тийм чадвар байна. За тэгэхээр та маш гоё ингээс те нөгөө For a Once карт маань ийм дөрвөн саваа карт. Дөрвөн саваа маань ер нь бол маш гоё temperance байж болно те. Энэ бол ийм нэг тийм амархан салхин ингээд нурчаад ахгүй гэдэг би нэг ийм мэдрэмж угаасаа энэ картнаас авдаг. Тэгэхээр энэ карт маань бол үнэхээр бас маш гоё юм одоо мэдрэмжтэй карт. Тэгэхээр та бүх зүйлийг ингээ учрыг олж чадна те. Энэ дээр танд одоо Queen of Wands карт маань юу вэ гэхээр танд ингээд нэг юм би олсон шүү гэдэг. Би цаашаага яг яаж амьдрах ухаанаа олчлоо. Надад энэ зүйл дутагдаад исэн юм байна те. Энэ зүйл хэрэггүй байсан юм байна. Би хитрхи удаан ингээд живцэн байна. Тэгээ хитрхи удаан би зүрх сэтгэлээ хаалттай байлгасан байна. Одоо хүн л юм чинь дандаа ийм нэг те чэжээ хомсон. Хэвээ нөгөө нэг чэжин дотроо нөгөө баахан бул чулуу хийгээд явж байгаа хүн шиг нэг ийм мэдрэмж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйл чинь ингээ хорвоо ертөнц танд те бүх юм сайхан болж болд шүү гэдэг энэ үнцгийг ойлгуулахыг хичээгээд байна гэсэн. Тэгэхээр нөгөө жаргал зовлон ээлжлэх нь тодорхой. Гэхдээ та өөрийнхөө оюун ухаанаар энэ бүхний ард гарч чаднаа. За Page of Sword бол мөн л тэ оюун ухааны карт байгаад байна те. Тэгэхээр ер нь бол Sword-ууд маань ингээд тэ за шийдвэр гаргасан. За ийм үнцэг байна гэд ингээд нэг юм мэдлэгтэй холбогдож орж ирэхээр маш гоё 3 карт маань гарч ирсэн байна. За тэгэхээр group 3-ын маань ер нь бол маш nice тэ энэ vibe-асаа нөгөө тал руугаа маш гоё ингээд орж ирээрээ гэж хэлмээр байна. За ингээд Oracle картнуудаасаа бүгдээрээ group 3-ындаа 3 үгүй. За Oracle карт group 3. За та юу хийж чадах вэ? Та юу хийж чадахгүй вэ гэдэг дээр айгуу сайн фокус аваарай тий. Бүх юмыг ингээд маш гоё ингээд ухаарч ойлгох үедээ ингээд ялгаж салгах хэрэг гарах нэ. За дараагийн маань карт. За та байгаагаараа үнэхээр маш гоё үзэсгэлэнтэй хүн шүү гэсэн урмын үг маань гарч ирж байна. За дараагийнх нь You are so sweet тэ та бол үнэхээр хөөрхөн шүү.
Нэр үнэхээр гоё урмын картууд гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр таныг үнэхээр л одоо өөрийнхөө хүчээр босоосой гэж хорвоо ертөнц танд гоё мессежүүдийг илгээж байна. За last card маань за үргэлжтэй ингээ харагдахгүй кровн буюу нөгөө титэм зүүж амьдраарэ гэж штэ. Энэ бол бүр үнэхээр nice тий. Өөрийгөө ингээд маш гоёор мэдрэх нэ штэ. Хаан хатан чиж мэдэрч болох нэ штэ тий. Гэхдээ тэр чинь бусад харагдах шаардлагагүй. Энэ кровн бол энэ титэм бол зөвхөн танд харагдахад хангалттай гэсэн. За ингээд групп урынхан маань бүр маш гоё уншлага боллоо. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Тэгээд уншлага маань та бүхэнд бас хэрэг болж байгаа гэж итгэж байна. Баярлалаа, баяртай.